Зээ сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан зүгээр хүйтэн өдрийн мэндийг хүргэе. Нээлт таарга юмнуудыг хөдөлгөлт эхлэх бэлэн боллоо. За энэ удаад тэгвэл одоо дараа 7 хоног ерөнхийдөө явах байх нь тийм мөнгө санхүү ажил карьер хувийн амьдлаа ямар хөө байх нь гаргалгаан яах вэ? Аман энержи чихээ одоо тэгвэл харцгаая. За тэгэд одоо 3 хөзрөөр аль нүдсэн сайхан сонгоорой. За ярих юм байна манайхаа. Энэ гэттүүд эсвэл ийм юм хүйтэн болгох гэж байх уу? Ч одоо 6 сарын нар буцтлаа. Чи одоо би хавар өмсөсөн палтон дээр орлоо ч одоо бүр ямар хүүт юм бэ? Та яаж юм? За тийм байна. За тэгэд 3 үзэр байна. Аль нүднээс сонгоорой. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 6 сэлэм. За хөдрийг ажиглавал нэгэн гэр бүл одоо ингээд 6 сэлмээ аваад тэгээ цаашаага одоо талайн эргээр явж байна. Цаашаага явж байна тийм. За 6 сэлэм маань нэг талаасаа бол сонин. Тэгээ нөгөө талаасаа бол дажгүй үзэр. Ягаад гэвэл одоо юу сансан одоо бие дотор байгаа хамгийн хэцүү өргөс мэт их зовоодаг байсан зүйл ингээд тарж алга боллоо гэсэн үг. Ямар ч байсан тийм сайн сайхан одоо үйл явдлууд бол болно. Магадгүй тийм өөрөө чинь таймшуулсан. Хэрвээ энэ үзээс сонссон хүн та юу яа? Одоо ойрын хитэн одоо энэ 7 хоног гэдэг юм уу? Их юм одоо юу яах хэцүү байгаа бол. Эсвэл ямар нэг юмний эцсийн хариу хүлээж байгаа бол. Эсвэл ямар нэг чухал юм хийж байгаа бол. За баяр үргээд танд. Ямар ч байсан тэр чинь нэг эвтэйхэн гараад дажгүйхэн үр дүн аваад за яг учиргүй нэг тийм амар бэст байхгүй байж магадгүй. Гэхдээ дажгүйхэн үр дүнгээ аваад сайхан явчих бол дажгүй баяртай мэдээг бол хэлье. Нэг юм болж ирсэн. Оюутан байхад чинь хамгийн тийм шулмшиг ааштай багшийнхаа шалгалтанд өглөө нь ороод оройн шинжилтэй. Бүгд тийм задгаа ууж байсан байхгүй юу? Яг тэрэн шиг ямар ч байсан хамгийн хүнд хэцүүгээ ямарсан туулаад тэгэхээр далайн ирээ рүү явж штэ. 100 далайн ирээ дээр юу хийдэг вүлээ? Нэг яг зөв уудаг. Тэгэхээр шиг жоохон энерги өндөртэй буюу тийм жоохон шоудах юм уу эсвэл илүү тийм эхний 7 хоногийн үйл явдлууд бол хамгийн чухал юм дуусчихад дараагийн нэг 7 хоногийн суул юм унчаас цаашаага хосын хайрлал юм уу хайрдуулаад юм эсвэл яг өөр хийх хүссэн бүх зүйлүүдийг хийвэл хийгээд явчих болов гэдэг хөзөр бол энэ дэр ингээд гарч байгаа юм. Бас 6 сэрний нэг давуу тал байгаа. Recovery буюу эдгэрэл. Энэ хөзрөөс сонгосон хүнтэй ойрын хэдэн сар нэлээд ихэмд гүрийж явсан бол энэ 7 ямар ч гэсэн тэр гүрэл чинь дуусаад эдгэрлийн үеигөө ороод за нэг юм тайван хүнсээ авах орох юм байна. Тэгэхээр ядарсан энерги чинь солирсон энерги аваад чинь бас сайхан сэргэж эхлэхийн одоо сайхан юм бол гарч ирнэ гэсэн. Тэгээд нөгөө талаас левел ахна гэсэн. Одоо яг энэ зүйлийг үр дүнгээ цаашаа гаргачвал дараа чинь цаашаа бүр хөдөлгөд гоё юм орно гэж байгаа учраас одоо нөгөө талаас илүү тийм сайн өөр дажгүй зүйлүүд төвлөрөх бүрэн боломж шанснаас үүснэ. Илүү тийм хосын харилцаа юу эсвэл ажил төрөл левел ахч гэдэг юм уу. Тэртлэх бол дэлхийн тийм гоё зүйлс бол болох болооч л энэ зүйлээр ингэж гарч байгаа юм. Тэгээ цаашаа хардаа гэр бүлээрээ байгаа үз. Гэр бүлийн тэнгэр нэг юм хийтэй. Нэгсэндээ сахиусны тэнгэрүүд бол буюу таны ирээдүйн сахиусны тэнгэрүүд яаж хичээж байгаа хэр хичээж байгаа ч юм бол харж байгаа. За ийм байгаа шүү. Нэг юм ойлгоорой. Таны хэр хичээж байгааг харж байгаа гэсэн утгаас болохоос биш яг хэр сайн одоо тийм гоё бай дэмжинэ гэсэн үг шүү. Хэрвээ та үнэхээр сайн хичээсэн бол тэр чинь одоо сайхан бас тэр чинь тохирсон арзыг илгээн. Та нэг хичээхгүй бол тэгэл заазтай сайхан тэгж яа болох вэ тэгээд юу ч болох юм мэдэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ 7 хоног бол аюул сайхан үр дүн гаргана гэж яв. Тэгэхэд аюулгүй сайхан үр дүнгууд гарна. Харин гарахгүй юм эсвэл би зүгээр гарсан жил байсан жил гэвэл бас үр дүн гарахгүй гэж ойлгоорой заяа. За ажил санхүү яах нь. Давай болж гин. Зоосны бол. Яста удаан хугацаанд хүлээсэн аюул сайхан үр дүнгууд бол нэгт гарч эхэлнэ. Хоёрдугаар таны сэтгэхүй болон энерги харьцангуй тийм тогтвортой, тайван дүлгөө бас юмыг эргээр хардаг тийм байх болов гэж байна. Яагаад гэвэл за түрүү хэлсэнчлэн тайвширлын үйл явдал буюу одоо нэг тийм хамгийн хүнд байсан юмаа давчин энэ л байна.
хийх учраас харьцангуй бүхэн тайван төлөвлөгөө рүү ороод арай өөр зүйл рүү арай өөртэй тажиг зүйлс рүү бол анхаарал хандуулах бүрэн боломжтой сайхан болох юмаа гэсэн үг юм байна. За юу. Нөгөө талаас зоосны боолын нэг гоё зүйл байдаг нь одоо дараачийн энэ чинь юу штэ. Та нар чи өөрөө дөрвөн хэлмэттэй. Өнөө дөрвөн юутай. Боол, Хөлбөбаатар, Хатан хаан гэдэг. Тэгэхээр энэ 7 хоногт бас та нэг айхтар санхүүтэл дээр нэг юм эсвэл ажил төрж юм уу сургууль тал дээр ч юм уу амрахгүй байхаа. Яагаад гэвэл одоо боол гарч ирж ихээр чинь танд яг хав нэг юм хоёр за боолын 3 өдөр ажил байж жаад 7-ны сүүлс ч юм уу дахин нэг илүү тийм гоё боломжууд хийх үйл явдлууд хөгжих үйл явц процессууд гарч ирэх учраас та тэрнийгээ хичээ тэрнийгээ болгоё бүтээгээд бас жоохон завгүй амьдралын зуны завгүй байдал эхлэх байх. Тийм учраас аль болох гарч орё гэсэн дээр нь сайхан гарч ор шоуд гэсэн дээр нь одоо шоуд контенттэй уулз эсвэл үерхий барийг юу сайхан үерх жамж яагаад гэвэл бас яг танд энэ 100 тэгж амар та нэг тийм наад маар яваа эсвэл зундаа нэг юм хүн өөдөд ногоордог штэ. Тийм ногоор хүүд явдал нэг болохгүй байх баг илүү их тийм юм хүн бүтээ яа гэсэн нэр байх магадaltaй учраас та юу явах шүү. Илүү өөрийгөө ойлгох тань сайн амрааж стрессээ сайн тайлж сурвал хамгийн чухал байна шүү гэж бол энэ 7 хоногийн гарч иж байна. Тэгээд хамгийн чухал нэг юм ойлгоорой. Хардаа 90 тойрон дандаа тийм ургацсан цагаас зүг байгааз таны явах зам зөв. Та айгүй тийм ариун замтай буюу нэг тийм нүгэл үйлдээгүй хүн. За яг жижигсэж юм байгаа л үз. Гэхдээ том зургаар та нүгэл үйлдээгүй учраас таны явах зам чинь зөв бас таныг аз ивэн. Тийм учраас ерөнхий хийж байгаа зүйлсүүд аюу сайхан ихтгэлтэй дайчин байхад бол бүхэн сайхан болчихно заяа. За хосын харилцаа яах нь вэ? За савааны хатан яа гоё нэр. За энэ 7 хоногт ер нь хүн амьтантай заавал хос гэлтгүүгээр ер нь гэрийнхэн ойр найз нөхдөд харилцагтай жоохон бодолтой харьцахгүй бол юу шүү. Пара хөзрийн 4 хатан дундаа хамгийн тийм за явдалтай гэхэр бол биш. Гэхдээ тийм хөдөлгөөнтэй ер нь юм хүмүүс гэс болгоё, гэс үрхий, гэс татнасыг тий. Гэс тийш юу байгаа гэдэг ч юм уу маягийн байдаг нь бол өөрөө савааны хатан. А гэхдээ зарим тохиолдолд зөв буруу сайн мэддэггүй. Зүгээр л бүх юм яараа шийдэх гэдэг. Жохон тийм байх магадлал танд байна. Нэгснүүдийг тийм үйлдэл болох. Хит юмд аюу тийм одоо найз нөхд байт юм уу те эсвэл одоо хосын харилцаж байт юм уу бүх юм дээр жоохон тийм яах гэдэг. Энийг л гэлзээ, энийг л хий, энийг л болсон болгоно гэдэг тийм эрчүүч нэлээ их байх. А тэгээд бас нэг гоё зүйл байгаа. Зоосны хатан гэдэг хөзөр өөрөө юу гэдэггүй юу? Савааны хатан шуучлаарай. Мэд зүүн совинтай. Одоо энэ хардаа урд нь хаа мурагоос. Тэгэхээр энэ л бол таны их тийм хүнийг таних, хүнтэй харилцах зүүн совин нэлээ өндөр одоо төвшөнд байх болов гэдэг хөзөрнөр гарч иж байгаа. Тийм учраас битгий өөрийгөө юу ягаарай. Одоо яана энэ те битгий өөрөөс тийм одоо юугаар одоо битгий бод сонин сөрөг мэдээлэл авах боломжтой, ийм мэдээлэл авах боломжтой. Тийм учраас энэ дээр нэг тийм битгий өөрийгөө хэм хямраагаарай. Зүгээр юм сөрөнгөө сайхан мэдэр. Гэхдээ мэдрэмжийг хизээч өөрийнхөө одоо юу болгож болохгүй. Юу гэдгийг шийдвэр гаргаж болгож болохгүй. Энэ бол мэдрэмжэл тань зүгээр л зөвлөмж. Дашрын нэг би хальж байгаа дэлгэж явуулаарай. Хүмүүс зүүн совиндоо амар авцдаг. Гэтэл зүүн совь чинь бидэрт одоо зөвлөж байгаа л одоо зүйл учраас биш. Яг амар тийм бидний хяндаг зүйл биш. Бид нар өөрөө зүүн совигаа эзэн байх гэсэн шүү заяа. За буцаад хосын харилцаа руу ороход бол энэ 7 хоногийг ер нь яг өөрөө те хүнтэй танилцмаар байвал сайхан танилц, найз нөхрөлмөр байвал найз нөхрөл, гарч ормоор байвал гарч ор, үерхмээр байвал үерх, салмаар байвал сал те. Нэгсэндээ яг юу хийхийг хүсэж чинь тэрийг аюу сайхан хийх 7 хоног бол байна. Яг үү тэгээд ашин дуртаж яг нэг юм ганц хоёр ээж авдагаа ч юм уу те бас уулзах байвал сайхан уулзахгүй юу. Хүний л энэ тусаа бас санджлаа байх. Гэдэг шиг нэгсэндээ хамгийн чухал бас ойрын хэдэн сар хийхийг хүсэж байгаа бүх зүйлээ хийгээрэй. Тэгэхгүй бол энэ зүйлийг сонгосон хүнтэй магадгүй дараа доноос ч юм уу дараа сараас ч нэг амжихгүй болох магадлал байгаа шүү заяа. За одоо гаргалгааны нэр зүйлүүгээ орцгоё. За 21 буюу дэлхийн мод. Яалч одоо таны амьдрал
нэг цикл дуусч нөгөө цикл эхэлж байгаа тийм үе болж байгаа юм байна. Нэг талаас бол үнэхээр сайн зүйл. Нөгөө талаас энийг эвтэйхэн дуусгах нь одоо тэнд хамгийн чухал учраас битгий өөрийгөө юу ягараа одоо хит их битгий хүчил яг хүчтэй үйлдэлүүд хүчтэй. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө тийм тайван байж яахгүй бол ингэж байна. Энэ хөдрийг сонгосон хүн та одоо нэг юм амар жоохон сандруу юу? Эсвэл ямар нэг тийм айтайхан үрдүнд хөргөж ихээр хөөстэй гачин болол явчихад байдаг үү юу? Тэр тал дээр айгүй сайн анхаарахгүй бол энэ хөдрийг сонгосон хүн та одоо хамгийн чухал үед сандарч байгаа. Эсвэл огцом үйлдэл хийгээд яг зөв хөвжсэн юм а жоохон буруу болох магадлал байдаг шүү. Тэр тал дээр жоохон анхаараа. Бусад зүйл дээр бол яг ад зэвэн дажгүй гэж үйлдэлүүд бол болно. Нэг хайхтар тийм сандраад гачин болоод байх юм бол гайгүй нэг ойлгоо. За юу. За харин одоо ажил төрөл яах нь. Тэрнээр бурхан багш үзүүлж байна те. Анчин бараа яалтчгүй ер нь амьдралдаа энэ үсрэг сонсгон та миний найзаа андаа. Яг энэ амьдралдаа юу хиймэж амьдрмаар байна те. Яамаар юм гэдэг бүгдийн сайхан тодорхойл. Тэгээ бүр зүгээр тодорхойлж бүр яг тийм нарийн шин тодорхойл. Энийг хаад энэ газар энэ цагт ийм үед энэ хүнтэй зүг эсвэл боли ганцаараа ингэж хиймээр байна. Тэгээ ийм үр дүн гаргамаар байна гэдэг. Тэгэхгүй бол өөрөө аюу тийм ерөнхий хүн байгаад байна. Тэгж байгаа л нэг юм барил дотоо суглаа очиж баяждаг ч юм уу. Эсвэл тэгж байгаа л сайхан болно даа. Яг өөр чи юм тэгж байгаа гэдэг үгүүд ер нь зогтхгүй. Яг ийм тустас бүх юм байвал тэр чи аюу сайхан биелдэг. Энэ чи ийм төрлийн хүмүүс байдаг. Болондоо болно гэж явсаар байгаа болдог хүмүүс байдаг. Тэр тустай хүмүүс. Та болохоор болондоо гэж яваад бол юу ч болохгүй. Тэрний оронд яаж энийг болохгүй гэж явбал бараг илүү үр дүн гарна. Тэр талаар аюулсаа анхаарч байвал сайн шүү заа юу. Тэ хамгийн чухал зүйл гэвэл та тэрнийхээ төлөө аюулсаа хүрх юм итгэл одоо зоригтойгоор дайрахад бол сайхан болно. За хосын ярилцаа. Хөөе хосож юу хувь амьдрал. Юу бороо андаа. Яагаад нэг юм одоо энэ өдөр сонгосон хүнтэй ийм шиг байна. Одоо хэрвээ таныг 40 жилийн цемент уулын бэлээс уулын ингэрлүүд зөө гэвэл та ястай шүс одоо нус юутайгаа хөлстэйгээ хутгалж байгаа ч хамаагүй нэг юм гарч чадна. Асуудал байхгүй. Харин зөрөө та нэг юм дотны хүнтэйгээ учир зүгөө олчих ч гэдэг юм уу. Эсвэл дотны хүнтэйгээ нэг юм юу яжчихтэй нүүрт тулж. Эсвэл удаан нүүрт тулахаас жоохон тийм зүрхшээс хүнтэйгээ нүүртчих гэвэл та чадахгүй байгаад байна. Үгүй. Харин бүр тэр тусмаа одоо хайртай хүмүүстэй хайртайгаа хэл одоо эсвэл санаж өгөндөө одоо харж өгнө те хайр эсвэл муудалцсан найз нөхдөйгээ эвлэр одоо ээж авдаагаа ч гэсэн бас хайртай үгдээ хэл энэ үсэг сонсон унтаад одоо хэлэх ёстой яа гэдэг бүгдийг мэддэг хэрнээ та юу яагаад байна бас тэрнээсээ тийм айд юм уу эсвэл хэцүү болгоод байна үгүй харин бүр тэр тусмаа одоо хамгийн чухал үуч бол энэ яагаад гэвэл энэ үсэг сонсон унтаа юу яадаг одоо за ер нь ажил төрөл яадаг гэдэг юм дээр аюу их чинь төвлөрөөд байна. Тийм учраас тэрний оронд бас нэг хайдаж гэсэн бас нэг юм гэр бүл яадаг гэдэг юм одоо бодвол илүү сайн шүү заа юу. За ерөнхийдөө нь харахад бол энэ 7 хоног нэлээд их тийм хөдөлгөөнтэй 7 хоног бөгөөд бас хамгийн чухал зүйлийг бүтсэн 7 хоног байх бөгөөд хувь хөлтөнгийн хөвж гисэн бас таны өс тийж чиглүүлж байгаа юм байна. Ажил төрлийн хувьд бол та нэг юм сайхан давна. Гэхдээ нөгөө зүйл бас зөндөө хийх юм байгаа. Тэр юм маш сайн тодорхой. Хувийн хосын харилцаа буюу хувийн амьдрал тал дээр та яг хийхийг хүсэж бүхмөө сайн хий. Тэгэхгүй бол явандаа харамсаа шүү. За сахиусан тэнгэрд бурхан багш танд юу зөвлөсөн байна харцгаая. Time to decide. Одоо яг шийдэх цаг чинь болжээ. Шийдмээр байна бороонуудаа. Энэ үсэг сонгосон хүн та уг нь яг ийм зүйлийг ингэж шийдчихвэл гэвэл таны гараас аюу сайхан үр дүн гардаг. Дааш та өөрөө хамгийн чухал зүйлийг бол шийдэхгүй байгаа даа. Тэгэхээр тэртлийн зүйлсүүдээс аюу сайн шийдээд одоо за энийг л хий. Энийг л болъё. Эсвэл энэ үнээс салъя. Эсвэл энэ үдээд нийлээг явчихад аюу тач үр дүн гарах юм шиг заяа. За энэ харин гоё юм болсон. Таны энерги гэсэн чинь яарна дурлагсад. За дурлах нь бай. За зарлах яах вэ? Юу яах вэ? Та ер нь энэ 7 хоногт нэг айхтар тийм ганцаардахгүй хаа. Яагаад гэвэл дурлагсад гэдэг хөзөр бол нэгдүгээр сонголтын энерги болон за нэгдүгээр сонголтын энерги. Яагаад гэвэл та одоо хүн дурлал сонгох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр юу юм гэсэн үг? Одоо яг яах хин дурлах яах гэхээр мэдх юм байна.
За дурсамж одоо гэдгийг нэгсэндээ танд яг гоё амьдралын сонголт өгнө. Энийг хийхүү болгоо гэдэг. Харин зөрөөд одоо дурлах гэдэг маань хүний аз идэвхшнэ гэсэн. Тэгэхээр энэ талаар танд одоо их тийм гоё хүмүүс туслая, барь, гоё болгоё гэж нэлийн юм жоохон явах байх шүү заа юу. Тэгэхээр та яг энэ 7 хоногт хүмүүсээс тус ав, хүмүүсээс сайн зөвлөлдөх те. Эсвэл нэг юм хүнтэй танилцуулж бодвол тэр хүсэлж аюул сайхан биелэх юм байна. За тэгээд одоо эхний өдөр маань сайхан дууслаа. Өдөр дэлгүүр таалагдсан бол лайктараа шеэрээрээ subscribe-аараа өдөрний шил маш баярлалаа. Мөн одоо гүйлгийн утган дээр юу хийх вэ яхаж болохтой байна. Юуны төлөө тэмцдэг бичээвэр тэр сайхан манифестигээ залбирлууд ирүүлэх болоо. Тэгээд мөн та бүхэн таарах өдөр үзүүлэх асуухан байвал сайхан юу холбогдорой. Facebook, Instagram-аас холбогдож асууж болох юм байна. Мөн байнгын хямраа сэтгэл санаа докторгүй хэцүү нэг юм байнгын хэцүү хэрэг байвал та бүхэн энерги зөвлөлийг Oracle-ыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсарсан 10 сарын бичлэг авдаг аюул сайхан тавьшин хоёлоо гардаг өгсөн. Тэгэд хариудаа нэг юм хэлье. Амьдралд хайр аюул бас их байдгүй. Нэг олдсон хайрыг үнэхээр сайн хайрлаа гоё болох. За гоё сайхан мэдэр. За одоо ингээд ихэнх сонгосон та бүхэндээ сайн сайн хүсье, хайртай шүү амжилт хүсье. За одоо ингээд хоёр төрлөөгөө орцгоё. За хоёр дахь өдөр маань 3 зоос. За хөдрийг ажиглавал одоо 3 хүн одоо сайхан баг нь барих гээд ер нь бол нэг нь бариад 200 хошуу нэмэрлээ сууж байна. За нэг талаасаа энэ бол их гоё хөдрөө. Ерөнхий энэ 7 хоног бол таны хувьд их тийм юм хүмийг гоё бүтээсэн, суурийн тавьсан, ямарваа нэмний сайхан ард нь гарсан. Гэтэ ганцаараа биш. Ер нь олуулаа гэх юм уу? Яг гэвэл юу гэдгийг 3 зоч нэг өөрөө бас хэдэн гоё утгатай. Нэгдүгээр яг амьдралынхаа аягүй тийм дажгүй суурийг одоо гаргана гэсэн үг. Хоёрдугаар тэр суурийг ганцаараа гаргахгүй гэсэн. Ер нь хүмүүсээс сайхан гаргана гэсэн. Тэгэхээр энэ 7 хоногт тийм хүмүүстэй танилцах. Танилцахаа болихэд одоо эсвэл тийм шинэ хуучин найзтайгаа орж ирэхтэй. Тэгээд тэдэнтэйгээ сайхан учир зүгөө олоод одоо эсвэл хуучин ажилд орч юм уу. Ямар ч байсан нэг тийм таны амьдрал нэг гоё хаалга дахин нэгдэх. Эсвэл шинээр нэгдэхтэй. Тэгээд тэр хаалга чинь таны амьдрал нэлээд тийм гоё юмыг үүсгэх. Ерөнхийдөө бол бараг юу байх илүү тийм ажил, карьер юм уу, сургууль юм уу те. Тэр тал руугаа илүү их тийм үр дүнтэй 7 хоног байх болов гэдэг үзрэнд гарч иж байгаа юм. Энэ нэг юм байдгийг, нэг юм анхаарай. Хувь тавилан хоёр янзаар орж ирдэг. Нэг нь одоо чи та нэг ийм байдлаасаа давчхаа. Тэгэхээр чин дараагийн хувь тавилангийн юм чи өгнө гэдэг. Эсвэл бол хоёр дахь нь яг уймэл зүйл болно. Чи өөрөө аргаа олоо гэдэг. Тэгэхээр таны амьдрал бол энэ лонд бол бас яг айл нь болгох. Би нэг ч тэгж мэдрээд байна. Дараагийн яг гэдэг нь тайлбарлая. Ямар ч байсан нэг юм давах хэвээр эвтэйхэн гарах хэвээр тийм хувь тавилангийн юм бол энэ лонд орж ирэх юм. Тэгэхээр та ганцаараа биш тийм олуулаа давах тал руугаа илүү явах байгаа гэдэг үзрийн дээр гарч байгаа юм аа. Тэгээд цаашаа харуул энэ ихтэй гоё хөдрөө. Одоо юу гэдгийг таны хийж чаддаг юм байгаа, чадахгүй юм байгаа. Нэг юмыг ойлго. Та хийж чадахгүй зүйлсээ хүнээр хийлгэж сурах ёстой. Бас тэр хүнээ ойлгох ёстой. Тэр хүнээ манифест хийдэгсэн ч үү, те яадагсэн ч үү тэгж сайхан бүтээх ёстой байдгийг. Тэгээд бүр болохгүй бол та хийж байгаа зүйлээ ойлгохгүй байвал одоо хүнээс асуудагсэн ч үү ямар ч байсан одоо таны гараас үр дүн гарах ёстой. Та тэр үр дүнг эсвэл ганцаараа байсан ч болно, хүмүүсээс ч болно. Яг тийм зүйлийг гарах ёстой байгаа юм. Тэгэхээр төлөө та явах ёстой. Одоо үгүй зарим зүйлийг чаддаг хүнээс нь асуух хийх ёстой шүү гэдэг бол хамгийн одоо чухал зүйл бол энэ юм байгаа юм. Тэгээ 3 зоос энийг утга ингээ хардаа энэ дотор байгаа үз. Нэг өсөндөө яг нэг юмд аюулсан төвлөрөөрөө битгий одоо энэ зүйлс сонгосон дараа нэг юм ADHD билүү нэг юм төвлөж чаддгүй. Одоо нэг манай нэг ах байд юм аа. Хоошуур аваад ирээрээ гэсэн нөөх нь хоошуур авчих гэж жагаад нэг үтсэн баг 2 сар гэж. Яаж үсэн хоошуур авахаа ороод тэгсэн нэг ус ундаа авъя гэ. Тэгсэн дэлгүүр гараад тэгээ ундаа авч байгаа хүнтэй танилтайгаа яриад тэгээ танилтайгаа нэлээ удаа ярьж суугаад гэснээр танилынхаа нөгөө зүг каракори гээд тэгээ карако орчих гинт хоошуур санаад яварсан байгаа юм. Гэдрэг шиг юм болваа гэдэг заа юу. Яг нэг юмд сайхан төвлөрөөд нэг насаа гараас нь гаргаад дараа нь 2 3 руугаа ор.
Тэгэхгүй бол так гэдэг нэг тийм нөгөө дэс цомч найзгаа авах гэдэг шиг юм болж болохгүй шүү гэдгийг тэнд одоо хэлж байгаа юм аа. За одоо харин санхүү ажил карьер яах нь. За хэлээгүй юу? Савааны Хүлэгбаатар. За Таараа хөзрийн 4 Хүлэгбаатар дундаа хамгийн мэдрэл муутай, давхитдаг, моринч бараг мэдрэл муутай, одоо хүндэнч мэдрэлтэй шахуурдаг, моринч мэдрэл муутай, давхитдаг, бараг цагаа гаранч мэдрэл муутай шахуу гэдэг шиг тийм одоо хөзөр бол Савааны Хүлэгбаатар. Гэхдээ яаж мэдрэл муух гэдэг чинь гоё асуулт байгаа юм. Яагаад гэвэл энэ хөдрийг сонгосон хүн та ууган толгойд ч аюу их тийм бодол санаа яа гэдэг юм байдгийн байна. Ингэчүүл баяжнаа, ингэчүүлстэй Монголын төрөвдөн болондоо ч юм уу гэсэн бодол зөндөө байдаг хэрнээ хийдгүүн байд. Энгэл дээр нэг хийж үзэх ер нь турш үзэх юмд хиймээр байна. Тэгэд хэр хийсэс чи хамаарч одоо чинь юу штэ хүн болгонд одоо амрууга цөөхөх хүртлээр төлөвлөгөө байд юм аа гэдэг майтаас хэлдэг штэ. Мэдээж ямар ч төлөвлөгөө байдаг. Гэхдээ чи яг бодит төлөвлөгөө бохор бас л тэгэл фейлдэх юм байна, буруу тооцоолсон юм байна те. Тэрийг туршиж хүн мэдээд зөв болгоод тэр засаа явна. Та яг тийх хэрэгтэй байна. Тэгэхгүй хэтрүүлж бодоод эсвэл сэтгэл зүтгэл хямрал яваад хахаар таны гараас юу ч гарахгүй та тэгэл нэг юм балаа чигээрэл байх гэдэг байна. Үгүй заяа. Савааны Хүлэгбаатар бол хувь тавилангийн юу үзэр шүү. Чаддсан бол даваараа гэдэг үзэр шүү. Тийм учраас яг давыг гэсэн юм айгүй сайн давж гарч танд гоё үр дүнчин гарна. Давж хата бүр тийм зохио зогсон шиг зохино гэдэг шиг тийм дажгүй тийм юу гар. Дайчин гар асуудлыг шийднэ гэж гар айгүй тийм өөдрөг байдалтай. Ёстой одоо нэг тийм аргал илүү тийм яач шүүгсэн тийм маягтай, зодолж шүүгсэн маягтай гар заяа. Тэгэхгүй бол энэ сонгосон хүн та нэг л их тийм уулан дээр суудаг нэг тийм бясалгал гэдэг юм байдаг штэ. Тэгвэл тийм тиймэрхүү хөншгөл байх гэдэг нэг тийм гайхах зүйл биш шүү заяа. Тэгэд жоохон зөрүүд баймаар байна. Хүн одоо нэг юм балаа нэг юм юу байдгийг. Зарим хүмүүс эрэм айлнч болно. Юу яадаг? Одоо найз охин ч юм уу найз хүн салахгүй одоо 1000 хүн салмаар байгаа холмоор байгаа хэрнээ одоо нөгөө хүн нь салахгүй гэхээр заагчдаг. Тэгэхээр одоо юу гэсэн үг юм чи одоо тэгээд яг тийм мэдрэл биш харин бүр мэдрэл муутай тийм зөрүүд өөрийнхөө гөжүүлээд байх хэрэгтэй шүү заа юу. Битгий өөрөөрөө нэг тийм яана нэг битгий бод ер нь сайн гөжүүдэл. Тэгээ 3 дугаарт яг энэ үчинд давуу тал нь гэвэл юу гэдэг хүний одоо бусдыг өөртөө татах энерги. Тэгээд тийм бас одоо тийм дайг өөртөө итгэлийн явсан нэмдэг. Энэ талын та жоохон мэдрэл муутай дараа бодоход яараа гэдэг үүдэлж байгаа хийх байх шүү. Зүгээр ичээд ирэхгүй харин тэр зүйл хэрэгтэй. Яагаад гэвэл хүн юу гэдэг юм нэг та 70-80 жилийн дараа үхлийн ингээ хөвж явахдаа бодтоо тэгэхэд тэгшдэг үжээ гэж бодсон дээр эсвэл тэгэхэд тэгээд нэг фактлш шиг нэг энэс рүү жисэн дээр. Тэгэхээр яг бод юу байгаач хийцэн дээр алдвал дараа заа ингэж болдгоо ингэх хэвээр нэг хүн юутай үлддэг юм. Одоо туршлага үлддэг. Харин хийх болохоор бид нар мэддэг байхгүй юу? Тэгэхээр ер нь бүх юмыг туршаад үз. Угаасаа таны итгэл өөртөө итгэж болон таны юм тийм дажгүй энерги чинь гоё өндөр байх учраас ер нь нэг хинтлээ алдаа малдаа нэг юм гарахгүй дээ гайгүй заа юу. За одоо харин хосын харилцаа. За яста ер нь энэ хөдрийг сонгосон хүн та юу яа шүү. Ер нь ганц биш ч вэ, хостой ч вэ, эсвэл баг ламч вэ тэ. Юу яа одоо дажгүй хувцаа хүмүүс дажгүй одоо үсмэсээ одоо засуул сахарл махлаан ав тэ. За тэгээ хүмүүс руугаа будуул нэг балаа юм байд юм аа нэг манай нэг дүү ярьж ирсэн 10 жилдээ зөөр л нэг юм юу яж яагаад одоо яаж байгаа ч юм дээр нэг 100 ингээл хогоо хайхгаас жиггэн дэлбэцсэн зэрэгтэй хүмүүс сууж яацсан ийдсэн барал хамраа ухаж байсан гэлөө яалаа тэгээд ус усны шигсийдсэн аюу тийм гачин байж яагаад тэгээ эргээ харсан чи харин өөрийнх нь краш мөр амар гүйл болсон ингээд явжсэн гэсэн. Тэгээ өөрийг нь харснаа хүй яг тийм үйл явдал баг болно ш. Угаасаа хувь тавилангийн үзэр гард ирцээ. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ гэхээр хувь тавилан өөрлөв чинь нэг бол краш чинь эсвэл экс гэж орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр одоо битгий нэг юм би хэлсэн шүү эсвэл чөтгөр шиг гэсэн ванга шиг хэлчихье. X mix ч гэдэг юм эсвэл юм нэг хүнтэй танилцах юм болно шүү. Тэгээд нэг юм гинтийн гачин царилж байгаа матроскопын царилж байгаад тэгээд одоо юу яаваа, пакталваа, гачин байдалд орвоо.
Тэрийг сайн бодоорой. За марзанхаа болъё. Гэтэ хувь төлөвлөгийн хөзөр бол юм гэдгийг одоо хүн үүлийн үрээр юутайгаа одоо болдог. Үүлийн үрээрээ одоо сайн хүнтэй уулзрах уу, мөн хүнтэй уулзрах эсвэл одоо зарим хүнтэй эргэж уулзрах гэдэг нь гарч ирдэг юм байна. Яг тэрэн шиг та бас юу явах ёстой. Яг үүлийн үр гэдэг зүйлийг өөртөө сайн ойлгож одоо явах хэрэгтэй байгаа юм. Нэгсэндээ таны одоо сайн хийсэн буйны үүлийн үрээр тантай одоо тийм дажгүй хүн бол очих боломжтой. Тэр үйл яаж гэж жоохон харна. Ямар ч үс энэ 7 хоногт бол нэлээд тийм очрол, хайр, эсвэл өнгөрсөн хүнтэй уулзсан зүйл гэдэг юм те. Одоо тийм учраас жоохон бэлтгэлтэй байгаар л үзвэл би хэлэх гэдэг юм. За. Одоо гаргалганы навигчсан одоо төлөө орцгоё. За, зоосны одоо хатан буюу одоо чулууны хатан буюу эм баавгай, үүрнээсээ гарч байгаа баавгай. Угаасаа таны хямрал ундаа одоо энэ дотоод энерги аюу тийм өндөр түвшинд хөгжиж бас одоо уналтын зэгчэнд дуусаад одоо тийм өсөлтийн цэг рүү орж байгаа учраас та яалчгүй юу хэвчээ юм байна. Нэг юмыг ойлгох хэрэгтэй юм байна. Өөрөө өөр тал дээрээ одоо ийм дажгүй энерги өсөлт гарч ирж байгаа. Одоо боддоо баавгай юу яадаг унтж жагаад намар аягүй тарган сэтгэлэн бааваа бүтэн үлжингээ унтаа хавс хэрэгтэй амир өссөн амир тиймстэй аслан бошго зоригтой болцсон тийм сэрдэг. Тийм учраас одоо та яг тэрэн шиг тийм амжилтаар өссөн бас яг тийм эрч хүчтэй тийм дэврүүн юу ч хийсэн одоо үр дүн орж яасан ч хамаагүй гэсэн маягт энергитэй байх учраас одоо юу яага яг энэ энергийг аягүй сайн ашиглах ёстой юм шиг гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм аа. За ажил гэдэг дээр ярина яах юм. Сумны хаан буюу одоо энэ шоу байна. Юу гэж энэ шоу чи ингэж юм аа. Голын мандалтайгүйр ингэ сэлж одоо нисэж яагаад тэгээд нэг шумбал гэс заасаа барьдаг. Тэрэн шиг та бас одоо юу яагаад вэ? Яг ийм байдлаар байгаад байна. Аюу юм нэлээд удаан бодсон. Одоо ч шумбах цаг чи ирдсэн. Одоо хөтөлбөрөөс ирж байгаа шүү гэдгийг танд одоо хэлж байгаа юм байна. Битгий юу яа? Эргэлз. Зүгээр л сайхан бодоол, зүгээр л сайхан дайраалаар. Нэг тийм мууцсан юм байхгүй. Та угаасаа сайхан хожно. Яста ванга шиг хэлчихье. Та энэ 7 хоногт бол хөдөлж чадвал яста хөдлөвөл хөөс өлөө хөдлөвөл мөнгө тэ гэдэг шиг аюу сайхан юм болж чадна. Хөдлөхгүй бол надад битгий гомдоорой. Яста юм байхгүй шүү. За, харин одоо хувь тавилан хос дээр яах вэ? 3 2 1 дээр хэлээгүй юу? 2 яг. Одоо attraction буюу одоо өөртөө татах. Соронцох юм уу? За ер нь юу ягаарай? Бараг л борлогдож энэ 7 хоногт. За борлогдсон ч ямар ч байсан энэ 7 хоногт бол одоо юу яах байх? Ерөнхийдөө 60% нь бол хос мостой болох хүнтэйгээ танилцах юм эсвэл эргэн уулзах байх. 40% нь хамгийн дотны найз нөхд юм уу ээж авч юм уу тэдэнтэйгээ тийм эргэн уулзах эсвэл тийм илүү тэдэнтэйг тохиол тийм цагийг өнгөрөх юм болох учраас одоо ерөнхий байдлаараа яаж завгүй яаж хэцүү ажил төлөв байсан гэсэн юу ягаарай. Одоо тэр хүмүүстэй хайр татны хүмүүс эсвэл танилцах магадлалтай гэсэн гоё хүмүүстэй юу одоо цаг завын сайхан тулгаж гаргаж өгөөрэй. Дараа нь харамсгүй үйл болохгүй төлөө тэгж өгөөрэй гэдэг үзрэнд гарч байна. Тэгээд хамгийн чухал нь гэвэл аягч нь бие биедээ зөрчлөө зориулдаг байхгүй. Тийм учраас яг өөрийнхөө зүрхтээ зориулна гэсэн үнд аягүй сайхан гарах заяа. За, ерөнхийдөө нь хальт харахад бол энэ 7 хоног өглөө тийм эмнэлгийн суурь босгосон болох 7 хоног бол байна. Харин энерги нь угаасаа ийм өндөр түвшинд бол байгаа юм байна. Ажил төрөл тал дээр болсон мэдрэмж бүтэд дайрсан дээр угаасаа таны одоо мэдрэмж бүтэд дайрах үеч бол угаасаа ирдсэн. Хосын харилцаа тал дээр өндөр тал дээр бол хувь төвлөн бурхан болсныг сайхан бэлэг өгөх байгаа. За, одоо харин юу яасан? Сахиусан нэмэлт юу зөвлөсөн мэд харцгаая. Итгэл. Одоо энэ хөсрөө сонгосон хүн та бас айгүй дайжгүй, уг нь дайжгүй тийм зүүн сөвөнтэй. Тэр одоо зүүдэлсэн зүүд байдаг юм уу? Эсвэл бодсон бодол яд гэж юм айгүй сайхан биелдэг. Тийм учраас яг одоо тэрэндээ итгэмээр байна. Та яг өөрийнхөө зүүн сөвөн, зүнсний зөвлөгөө яд гэмтэй итгэхгүй яадаг бол хэлбэлж гайхаад байна.
Тийм юм хэрэггүй. Та зүгээр л одоо зүүн совь ингэх юм байна. Тэгэхээр ийм болох юм байна. Би тэрэндээ сайхан бэлдээ даа гэд явбал аюу сайн шүү заа юу. Тэгэхгүй бол заас гэдэг тэгэл амьдрал гэсэн төсөл юм. Ээ гэдэг шиг үйл явдал болох магадлал байгаа гэдгийг сайн сана. Тэгээд нэг зүйлийг гоё юм ойлгоорой. Одоо амьдрал таны яг зүүн совингоос нь дамжиж чиглүүлдэг байх шүү. Тэгэхээр одоо зүүдээ мандагсан ч юу эсвэл зүүн совингоос асуудагсан ч юу те. Яагаад гэвэл хувь тавилангаас орж ирэх зүйл чинь одоо наанд хэлээд нь шүү дээ. Ийм болно шүү гэдэг. Тэгэхээр бодолтой шүү заяа. За таны энерги харин 7 ямар хөө байна одоо харъя. Өөгийн 6 сава ялтын өдөр. За ястай бүх тал дээр ялчих, бүх тал дээр гоё юм бүтээх, хосын харилцаа, хувийн амьдрал, ажил хэрэгтэй. Тэр тал дээр бүгдэн дээр нэг тийм гоё ялгсан, болсон, бүтээсэн тийм 7 хоног бол байх байхаа. Тэгэхээр одоо битгий юу яа? Эргэлз. Битгий өөрийгөө тийм бие байна. Битгий өөрийгөө нөө зүгээр сайхан дайраатай. Тийм байхад бол одоо бүх юм сайхан одоо болно. За ингээд одоо 2 дахь өдөр маань дууслаа. Хөзөр дэлгэтэн таалагдсан лайк дараарай, шеэр subscribe дараарай. Мөн donation маш баярлах болно. Амин одоо гүлийн хутан дээр юу хийх ёсны хурцлах тавны төлөв бичиж явбал тэр шил сайхан манифест хийгээд залбирлуулт өрөх болон тэгээд та бүхэндээ хамгийн сэсэг төсөөрөй. Мөн та бүхэн тарах үзүүлэлт байгаа бол та бүхэн одоо Facebook-ын Instagram-аар сайн холбогдоорой. Мөн байнгын стрессээр тайвшруулах хэцүү бол та бүхэн энерги зөвлөлөг ойролт дансыг одоо сайлуулж байгаа. Ердөө 10 сарын бэлсэлийг гараад ирэхээр одоо 10 сарын одоо давсаас нь гараад ирэхээр аюул сайхан тайвшираад энерги сайхан амрах гоё мэдрэмж заа юу. Тэгээ сүүлд нэг юм хэлье. Хүн юу явах ёстой шүү. Одоо юу гэдгийг энерги одоо үгүй хүн тань шиг төрлийн хүн ялангуяа маш их боддог. Тэгж бодныхоо яг бодхон зүг ихтэй хийх хэрэгтэй гэдгийг. Тэгэхгүй бол амар их бодог гараас үр дүн гарахгүй байгаад байна. Тэгэхээр чинь хэрэггүй. Манай нэг зэрэг үс. Ер нь би бол яста Монголын бол ямар ч нөхрийг барч чадна гэж ярьдаг. Гэтэ мань хүмүүж бараг болохгүй. Зүгээр л ярьдаг. Яг тэрэн шиг та бас тийм байгаа учраас яг үр дүн гараа гэж хэлээ заяа. За тэгээд та бүхэнд хамгийн сайн өсөөрэй. Хайртай шүү. Одоо ингээд 3 дахь зөвлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань 600 хон болж шít. За хөзрийг ажиглавал одоо нэгэн баян одоо 2 гуйлагчинд мөнгө өгч байна. За энэ их гоё хөзрөө. Нэгдүгээрт 600-аас бол одоо буйны хөзөр, бас найз нөхдийн хөзөр, тэгээд бас одоо тус савна гэсэн хөзөр. Тэгэхээр энэ 7 хоног бол айхтар тийм юм хум давж маваад яах ихээсээ илүү одоо за найз нөхөх нь хайшаа. Ер нь их юм байгаа. Товчондоо бол та их буянтай хүн гэсэн үг. Одоо таны буйны хөлийг үр танд орж ирж одоо энергиэр эсвэл бол мөнгө санхүүгээр эсвэл тусламжаар илүү орж ирэх бол юм бол байгаа юм байна. Айгуу тийм энгийн хэрнээ их гоё хөзөр. Одоо юу гэдгийг бид нар ингээл зарим хөзрүүдийг харахаар ингээд аюу тийм асуудал шийдэн эсвэл бол бүтгөөл юм гэдэг. 600 болохоор одоо хүнээс сайхан тусламж аавна. Тэр нь юугаарч л байж болно. Тэгээд гол нь юу гэдгийг өөрийн чинь ингээд дэмждэг хүмүүс ээж авч гэдэг юм уу те эсвэл автоматсууд нь дэмждэг хүмүүс байдаг юм шүү. Тэдний бас байдгийг тийм санаарай. Битгий ганцаараа мэдрэл муутай юм шиг амьдралын төлөө гүрийгээрээ гэдэг одоо утгыг инээл эрхэлдэг үзэр хэвгүй юу. Тэгэхээр одоо юу гэдгийг битгий өөрөөгөө тийм жоохон зожигруул энэ 7 хоногт бол харин бүр сайхан хүмүүсээ сайхан найз нөхөрлөг ч юм уу эсвэл гоё одоо байдаг ч юм уу амьдралын сайн сайхныг ганцаараа биш олонтойгоо мэдрэх систем шиг үзэр байгаа юм. Тэгэд бас нэг зүйл гэвэл ийм байна. Одоо хэдүүлээ та сайн хүн. Энэ сонсогчдод үнэхээр сайн хүн. Буйны үеийн хүртэл зөндөө сайн хүн. Гэтэ буян чинь яг одоо бол тань туслахгүй. Бас та бүхэнд буян хийгээд байхаар зөрөөд хүнээс өөрөө бас авах хэрэгтэй байдгийг. Яг тэгж авах хэрэгтэй гэсэн бол 7 хоног байхгүй юу? Тийм учраас одоо юу гэдгийг
заавал хэн болгоос тийм өр нэг ч юм шиг одоо чам тусалсан нэг нээл гэдэг хүн өөрөө авах гэсэн одоо биш. Одоо илүү их тийм өөртөө чинь тусалж байсан эсвэл өөр чинь найз нөхдөд юм уу тийм хүмүүс сайхан уулз тэдэнд сайхан баярлсан талхснаа гэдэг эсвэл тэгэхэд яасан гэдэг юм ярьдаг. Гол зүйл гэвэл одоо юу юм гэсэн. Тэгж явхад танд одоо аюу сайн зүйл тохиолдоод сайн үйл явдал болоод ад зэвэгэд бол сайхан явах юм байна гэж хэлж байгаа юм. Зэрэг товчгүй тодорхойтой бол юм. За харин хоёр дахь зүйл орё. Аягны хатан. За энэ 7 хоног миний өгшин бороо. За эстэ М гормон давамгалаа баг эрэгтэй хүн ч гэсэн хамаагүй сарын тэмдэг ирэх байх шүү. Яагаад гэвэл таараа хөдрийн 4 хатантай. Гэхдээ 4 хатан дундаа хамгийн эмэгтэйлэг, хамгийн гоо гэсээр хамгийн эмзэг хэлбэ нь одоо аягны хатан. Амар тайван, амар тийм сэтгэл хөдлөлттэй, амар хүн тусалж байдаг, амар хүн зөрчлөөсөө гаргадаг, бас жоохон амар уйланхай. Тийм учраас юу яах байх шүү. Энэ 7 хоног та нэлээ их тийм өндөр ээж гэдэг юм бол орох байх. Нэг юм жоохон эмзэг дэлбээ шиг юм бол байх магадлал байгаа. Тэгэхээр юу нэгсэндээ энэ нь ажил төрлийн юм байна тийм. Яг хийхийг хүсэж байгаа. Яг бүтээхийг хүсэж байгаа зүйлдээ үнэхээр чин сэтгэлээ зориул. Бас хүмүүст ажил төрөл алдарсан тусал. Зөвхөн хүмүүсээс ч гэсэн тусламж аав. Нэгсэндээ одоо ажил төрөл эсвэл юм хүн дээр энэдсийг сонсох та жоохон урдгаа хараал хийгээд байна. Урдгаа ахын оронд эргэн тойрноо хараад бас хүмүүстэй хүй хай гээд нэг айхтрын талаар ажил төрөл гэхээсээ одоо бас хажуугаар нь одоо юу яагаад ч илүү өөрийн харилцаа, communication, харилцаа холбоо, connection нэмбэл дээр юм биш үү. Тийм зүйл чинь хүмүүс тусалсан зүйл чинь дараа нь танд аюул сайхан буян шууд болон шууд босгохоор ирнэ штэ. Тэгэхгүй бол та зарим амьдрал дээр хамгийн хатуугаар нь буюу одоо юу яах вэ л боломж үзэх гээд байна. Одоо юу гэдгийг заавал ажил хийж үр дүн гаргаж ирэх. Гэтэл монголчны гоё юм байгаа шүү дээ. Таны талаараа хамгийн шийддэг. Нэг буруу зүйл бол биш байхгүй юу? Яг хөө нэг тийм өчрөө одоо улс төрийн юм биш бол дүр одоо тийм мөнгө зүйл ядал биш бол тийм дажгүй, тийм захирал найз ч тийм эсвэл дажгүй ах дүү ч юм уу тийм хүмүүстэй илүү сайн ойртож дотносож юм асуувал аюу тийм сайн 7 хоног бол одоо байна гэсэн үг байгаа юм. Тэгэхэд бас нэг зүйл юм байгаа юм. Ажил ингэж махарч мэдрэл мөртөө хийх нь зөв. Бас эсвэл юм чиглэлгүй хийх нь зөв. Яг юуг алдаад байна? Юуг оноод байна? Юун дээр анхаарах хэрэгтэй байгаад байна те? Тэртлийн зүйлээ бодооч. Бас хүмүүс гэсэн юун дээр алдаад байна? Тантай адилхан цоо хийж байгаа хүмүүс. Тэртлийн зүйлээ бодооч. Энэ аяаны хатан чинь бас зөөлрийн хэрнийг хүний маш сайн таньдаг. Одоо болж байгаа үйл явдал процессыг маш сайн ойлгодог юм их таахгүй юу? Яг тэр шиг та бас одоо болж байгаа ситуац, одоо болж байгаа үйл явдлуудаар аюул сайн анхаарч ухааруул аюул тийм дажгүй мэдээ болон дажгүй үйл явдал яадаг гэдгийг зүйл бол ойлгомжтой гарч ирнэ гэдэг хөтөр энэ дээр гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр битгий мэдрэл муутай дээр зүгээр за гэх юм зүгээр за гэж явуулзаа. За. Тэгээ хамгийн чухал зүйл гэвэл альва юмд яг ажил хийхдээ яг чин сэтгэлээ юу мэдэр чинь энийг хиймээр байвал хиймээргүй байвал битгий хий. Заавал юм би хийх ёстой гэх юм байхгүй заа юу. Ягаад гэвэл аягны хөдөр босгох төлөнд холбоотой байдаг юм. За харин 3 дахь өдөр юу байна? 4 аяг. Ер нь энэ 7 нэлээ их тийм зүрх сэтгэлтэй жоохон холбогдсон, эмор бол эмордог, уйлвал уйлдаг тийм 7 хоног бол байх юм байна. За яагаад гэсэн? Нэгдүгээрт 4 аяг гэдэг маань бүх юм дажгүй бүтэж байхад одоо юу гэдэг үе байдгийг, хямардаг үе байдгийг. Яг тийм байх магадлал байгаа гэсэн. Одоо гэдгийг хайртай хүн одоо гэдгийг амьдралаас их ядрах, жоохон уйдах тий. Эсвэл одоо жоохон тийм юу зарим нэг хүнтэй харилцаа дууссан юм шиг санагдах. Жоохон нэг тийм эмо 7 хоног болох магадлал байгаа шүү. Тийм учраас за яг мэдээж эмор хэд бол эморно бас харин ч нэг юм эмор гэсэн сайн эмор. Байнга эмор одоо байнга эмордог хүн уус табл биш. Гэхдээ эморхдоо юу явах хэрэгтэй гэдэг юм. Дүрмтэй эморно гэсэн үг. Одоо
яг юу болоод би сэтгэл санаа ингэж хямраад байна. Би яг юу болоод ийм байдал хүрчих вэ? Миний одоо 90 тойрон байгаа миний хайртай хүмүүс намайг хайрлаж чадж байна уу? Миний их сэтгэл гаргадаг шиг зөрүүд энэ хүмүүстэй сэтгэл гаргаж чадж байна уу? Эсвэл би энэ хүний хойноос ер нь гүйх хэрэгцээ байна уу? Эсвэл ээж аав ах トゥ урластай хин ч гэдэг юм те миний ингэж сэтгэл одоо хөдөлмөрж байгааг ойлгож байна. Тэр талаар жоохон бодож үзүүл яасан. Тэгэхгүй бол энэ үгээр сонгосон хүнтэй ястай мэдрэл мотай гүрээд мэдрэл мотай хүн тусалдаг. Мэдрэл мотай тийм амьдралын сайн сэтгэлээ өгж зүтгэдэг хүн шиг л гараад ах юм. Наач нэг тийм гайхуулах юм биш шүү. Наач нь одоо гэдгийг дэх үед нүн тийм пианер хүн тусч байх хэрэгтэй, пианер хүн үнж байх хэрэгтэй гэдэг үгс. Одоо яг тийм сэтгүүр явдаг хүмүүс заллуулаад байна. Хэрэг алга. Яг тийм байдалтай таас битгий яваараа зүгээр яг өөрийгөө хайрладаг, өөртөө ажирлан мэдэрдэг явахгүй бол энэ үсэг сонгосон удаа аюу тийм одоо хямардаг, уйддаг эсвэл тийм бас эмордаг байгаад байна. Бодоод үзтээ яг яавал аз жаргалтай байхаар байна. Яг яавал амьдралын сайн сайхныг мэдрэхээр байна. Тэртлийн зүйлсээ аюу сайн бодож төлрүүлж хайвал аюу чухал юм шиг гэдэг үзэр энэ дээр гарч иж байгаа юм аа. За одоо гаргалгааны наривчлсан хөтөлбөрөөгөө одоо хэдүүлээ орцгоё. Хангай өдөө хангай өнөдөр харлаад байна хөө цайрах шинжгүй вэ яадаг үлээ. За гоё юм гарсан. 12 тойл. Хөөе. Энэ хүчээр сонгосон хүнтэй ер нь нэг өөрийгөө одоо амьдрал дээр зөв явж гин үү, буруу явж гин үү гэдгийг жоохон мэдмээр юм байна. Тэгэхгүй бол юу яагаад вэ шүү дээ. Одоо ингээл нэг юм гүрийсэн хүн л яваад шүү дээ. Ерөнхийд дээрээ яг ийм байдал чинь бол одоо ажил төрөл тал дээр ч тэр одоо юу тал дээр ч тэр ингээ гүрийгээд авч өөрчн бол бүтггүй. Тэгээд тэгсэн ер нь яг өөрийгөө бас тийм хэцүү мууцсан гэдгээд уг нь гадарлаад байгаа юм. Тэг гадарлаад байгаа хэрнээ бас тийм үр дүн гарахгүй байгаад байна. Тэгэхээр яг нэг юм үр дүн яаж гаргах вэ, яах вэ гэдгээ тийм бодвол аюу хэрэгцээ байгаа шүү заяа. Тэгж бодохгүй бол энэ ингээ яваад байх тусам тэ нэг тийм үр дүн гарахгүй аюу тийм балаа нөхцөл орно гэдэг та өөрөө ойлгомоор байна. Тэгээд хамгийн чухал зүйл гэвэл ийм байна. Нэг юмыг аюусаа ойлго. Өөрийгөө маш сайн хайрал, өөрийгөө байгаагаар хөтөншөр, тавар хажуугаар нь бас одоо өөрийгөө яавал те одоо илүү тийм сайн юм руу орох вэ гэдгийг маш сайн харж сураа гэдэг хөтөр энээр одоо гарч байгаа шүү дээ. За хоёр дахь нь. За гадж ин да. Энэ 7 хоногийг бол зүгээр амьдралынхаа тийм тодорхой болох 7 хоног болгочихвол гэж. 7 ном гэдэг бол өөрөө хоёр дахь. Нэгдүгээр бүх юмыг тодорхой болгоё. Хэн миний дайсан, хэн миний найз энэ, хэн одоо ийм үр дүн гараад байгаа яадаг гэдгээ мэдэх ёстой 7 хоног. Нэгт. За хоёрдугаарт гэвэл 7 саваа гэдэг бол бас амьдралын хатуу хөтөө ганцаараа тулаад байгаа юм биш үстэй те. Амьдралын ингээ бүх юм руу ингээ туулаад байна. Та одоо ер нь нэг юм жаахан мэдрэл мотой биш эрүүл амьдрах хэрэгтэй шүү гэдэг бол илэрхийлсэн үзэр. Битгий өөрийгөө одоо гүйлэх та ард аюуш биш та нэг тийм эх орныхоо төлөө тэмцэж байгаа юм биш та өөрийнхөө төлөө тэмцэж байгаа юм. Харин өөрийнхөө төлөө тэмцэж өөртөө тийм гоё хайрыг мэдрэх ёстой байдгийг. Тэрийг л маш сайн ойлгох заяа. За одоо харин 3 дахь үзэр. За аягны хаан одоо цахлаа шүү. Юу л цахлааг нь одоо тогруу. Юу яасаа ер нь нэг хүнтэй харилцах юм бол аюу тийм хашир баймаар байна. Бас өөрийгөө жоохон тийм эготой баймаар байна. Тэгэхгүй бол энэ үсэг сонгосонтой юугүй байгаад байна. Одоо эго гэдэг чинь юу шүү нэг юм өөрийгөө хайрлах гэсэн үг. Тэр минь би яг ингээл гэж. Тийм байж болохгүй. Харин бүр тэр тусмаа одоо энийг болгоё, энийг бүтээ. Би бас ийм бай. Би бас өөрийгөө үнцнийг мэдчихээд явах нь хамгийн чухал. Тэгэхгүй бол ингэж яваад байвал нэр шүү. Одоо хамгийн дотны хүмсэн чирхтлийн юм дээр тоохоо болж эхэлнэ. Тийм зүйл явандаа хэрэггүй. Үнэхээр бүтэхгүй байна л гэдгийг бол ойлгоорой гэдэг зэрэн дээр гарч ирэх юм заяа. За ерөнхийдөө энэ 7 хоног бол
буйны үеийн үр нэлээд өндөртэй байх болно. Сайн юм бол бүтэн ихтэй та өөрийгөө бол бас харсан дээр харин ажил карьер яадаг гэдэг тал дээр бол илүү их тийм мэдрэмжээр эйгүү хийх хүсэж чинь тэрийг хий. Тэгээд давхар хин таны найз уу хин таны одоо юу гэдгийг тодорхойл. Бас энийг хийсэн дээргүй гэдгийг сайн бод. Харин хувийн амьдрал тал дээр бол ер нь энэ нэрэн тойрон таны найз гэж яваад байгаа хүмүүс одоо тийм яг таны найз нөхөд ер нь зөв үү буруу юу гэдгээ одоо мэд гэдгийг нь хар гэсэн үг байгаа шүү заяа. За одоо харин сахиусан нэгэн юу зөвсөн байна харцгаая. За энержи хэл эдгэрэл гинэ. Ингэмээр байна бороонуудаа. Нэг юм аюу сайн ойлгомоор байна. Эхлээ хүн та өөрийгөө энерги эдгэмээр. Тэгэхгүй бол та маш гүрийгээд байна. Бас энерги цэвэрлэмээр байна. Тэгжиж гой өвдөн дажгүй амьдрал дажгүй сайн сүүл явдал болно. Тэгэхгүй бол нэг л их амьдралын төлөө гүрийгээд байхаар та өөрөө улам их ядарна, улам их яварна, улам их стресстэй бол. Тийм байдал танд хэрэггүй заяа. Тэг үнэхээр энерги цэвэрлэх арга олдохгүй байгаагүй та бүхэн энерги цэвэрлэх ойрхон ширхлээд үзээрэй. Яаж ширхлэх талаар болон захирах талаар чадар одоо юм уу? Эсвэл юугаар холбогдорой. Facebook, Instagram-аар холбогдорой заяа. За харин энэ л таны энерги ямар байх нь одоо харъя. Wheel of Fortune Азтай байх юм байна. Гэхдээ Аз гэдэг зүйл сонирм. Зүгээр жишээ нь та одоо Азтай байсан учраас галт тэрч юм уу эсвэл автобус соцож байж байгаа. Гэтэл автобус бас ослор байсан бол яа. Яг тэрэн шиг Аз гэсэн үг. Зарим хүмүүсээ та муудалцах магадгүй, зарим хүний яг бүтэн юм одоо бүтэн те бодож сансан юм ойлгох гинт ухаарах юм бол болох магадaltaй. Ер нь жоохон тийм хямарсан 7 хоног юм эсвэл тийм жоохон юмтай нүүр туссан 7 хоног бол болох байх шүү. Гэхдээ зүгээр ингэж та өөрийнхөө одоо юуг ойлгоно? Амьдралдаа хэр дагстуулах, хэр тэнэг гэдгийг ойлгоно. Тийм учраас зүгээр л бүх юм зүгээр байгаар өглөж яв. Тэр нь хамгийн шулуун шүү заяа. За нэг 3 өдөр манд дуслаа. Одоо хөдөр дэвтэн таалагдсан лайктаар шеэрээс үсгэх дараа өнөөдөр явуулаад маш их баярлалаа. Мөн одоо гүлгийн явах нэр юу хийх шиг оржуулах зорилготой миний хэмжээ тэмцэж явуул тэрэн ч сайхан манифестигээ залбирлууд өрөөлөх боллоо. Тэгээ та бүхэнд хамгийн сэсэн хүсээрэй. Мөн та бүхэн таарах төсөр үзүүлбэр байгаа бол та бүхэн одоо Facebook, Instagram-аар холбогдоорой. Мөн байнгын стресс хэцүү бол та бүхэн энерги цэвэрлэг оргил авсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсаас нараад 10 сарын цэцгийг ядах аюул сайн тайвшрах гардаг юм бол маршаа. Тэгээс нэм хэлээ. Хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй байдгийг. Хүн өөрийгөө хайрлаж боддог хэрнээ хайрладаггүй. Заяа. За одоо ингээд та бүхэндээ сайн санах хүсье дараач үзүүлэлт дээрээ уулзцаая.